сая лекц яг багш нь бичлэгээ хийж идэл дундуур нь утас орж ирээд тэгээд юу уучлаарай. За шиду буюу одоо энэ одоо усны дүрслэл гэж зохиолын тухай ярьж байсан тийм. Энэ бол зөвхөн Равелийн хувьд шинэ бүтээл байгаагүй. Энэ бол Францын төгөлдөр хуурын хөгжмийн хувьд одоо ийм шинэ бүтээл. Яг гэвэл энэ бүтээл нь бол ийм нуугдмал далд хөтөлбөртэй гэж үздэг. Тэгээд дээрэс нь одоо маш виртуоз буюу төгөлдөр хуурч хүнээс маш одоо өндөр зэргийн техникийн ур чадварыг шаарддаг. Тэгээд ер нь бол шидуг одоо баг бүх төгөлдөр хуурч тоглохыг хичээдэг. Шидуг тоглох юм бол одоо Равелийн залуу үеийн буюу одоо дөнгөж одоо 30 хүрсэн одоо энэ хөгжмийн зохиолчийн бодол санаа импрессионист гармониор дамжуулж усны дүрслэлийг одоо хэрхэн харагдуулах вэ гэдэг те. Одоо жишээлбэл тайван усан дотор байгаа загаснууд, хоёр талын одоо эргүүд тийм ээ тухайн одоо усыг харуулж байгаа. Энэ болгоныг усан дээр тусж байгаа нар мөн одоо усан дээр тусч буй сарны гэрэл. Энэ болгоныг одоо яг ийм харуулах гэж Равел өөрөө маш их хичээсэн. Тэгээд энэ талаасаа бол Равелийн өөрийнх нь одоо гол хинбэ? Байна. Онцлог одоо юу ингэж харагдаж байгаа. За түүний араас бол mirrors буюу одоо толинууд гэж нэрлэдэг тийм. Ийм 5 одоо бүтээл. Өөрөөр хэлбэл цуврал бүтээлтэй 5 ийм төрлийн одоо жижиг пьесүүдээс буюу дуунуудаас бүтсэн энэ одоо өөрийнхөө цувралыг хийсэн. Тэгээд 1905 онд толинууд бичээд түүний араас 1908 онд одоо шөнийн Гаспар буюу одоо Ночной Гаспар гэж нэрлэдэг энэ одоо бүтээлээ. Энэ хоёр нь бол хоёулаа ийм том одоо ийм цикл бүтээл байсан гэж хэлж байгаа. За толинууд бол 5 пьес байгаагаас хамгийн сонирхолтой нь бол одоо энэ Альборад гэдэг энэ пьес байгаа. Хамгийн анх удаа энэ дуун дээрээ одоо Равел давхар терц та нар мэднэ Шопены 18 дугаар эцүүдтэй энэ одоо бүтээлийг их сонирхолтой импрессионист гармонд бүтээж дээд өнгө нь одоо трейл буюу одоо чимэглэлтэй доод өнгө нь одоо барьсан өнгөтэй ийм одоо давхар терцүүдийг ашигласан. Ер нь Альборадо бол төгөлдөр хуурч хүмүүсийн хувьд одоо хамгийн хүнд зохиол гэж ерөнхийдөө тооцогддог. Тэгээд палитра гэж одоо хөгжмийн бүтээлд байдаг та нар мэднэ те. Палитра гэдэг нь өнгийг хөгжмийн зохиолчид ямар гармониор яаж одоо дуурсуулж одоо сонсогчдод хүргэх вэ? Үүнийг бол нэг палитра гэж нэрлэж байгаа. Тэгээд хамгийн анх энэ одоо Альборадо бүтээлд давхар терц ашигласан нь өөрөө одоо энэ импрессионист бүтээлийн одоо илэрхийлэх нэг арга хэрэгсэл гэж хэлээд өнгөний палитрийн одоо баяжилт гэж үзэж болно. За үүнийхээ араас бол одоо шөнийн ирвэхэ гэдэг нэртэй дуу явж байгаа. Энэ бол хөгжмийн фактурын хувьд одоо цоошин, шуудын жиргээ тэгээд одоо шүн ирвэхэнүүд өтгөн ойд одоо ямар маягаар одоо нисэж тий эсвэл цугларч байж байгаа тухай юм. Ингээд энэ нь одоо юугаар жишээл хөгжмийн зохиолд илэрхийлэгддэг вэ гэхээр одоо layers гэж бид нар ярьдаг шүү дээ тийм ээ. Одоо өнгөний давхаргууд sound layers гэдэг шүү дээ. Та нар мэдэн дээ одоо жишээлбэл алдартай Наполеон торт гэл байдаг үстэй тийм ээ. Нэг ийм давхарга явлаа. Араас нь нэг масл явал, дахиад нэг давхарга арай өөр амттай юм явал ингээд энэ layers-ыг бол хамгийн анх энэ шөнийн ирвэхэ гэдэг бүтээлдээ хөгжмийн фактур болон техникийн хувьд
Равел хамгийн анх яг ингэж зөвөр нь гаргасан гэж үздэг. За гонигт шууд гэж нэртэй бас нэг бүтээл байгаа. За энэ болохоор фигурацаараа их онцлог. Фигурац гэдэг нь бол одоо бид нар нэг юм одоо яг хөгжмийн төгөлдөр хуурын хөгжмийн зохиомжийн одоо элементүүдийн тухай ярьж шүү дээ, тийм ээ. Жишээлбэл сая бид нар палитра гэдэг нэг үг хэлсэн тийм үү? Түүнийх нь араас нь палитрын араас бид нар юуг ярьж байгаа вэ гэхээр одоо яг юу гэж би та нарт ойлгуулъя да. За ингэж хэлье л да, тийм ээ. Палитра гэдэг нь бол одоо биднээсийн одоо өнгөний илэрхийллийг хэлж байгаа тийм. Давхраг гэдэг нь бол тэр өнгөний гормонуудыг хооронд нь ялгах юм бол нэг гормонд хэдэн төрлийн одоо ийм давхраг үүсгэж тухайн одоо аккорд хоорондын харьцаагаараа үүсэж дуурж байгаа вэ гэдэг нь. Фигурац буюу одоо нэг жижиг элемент гэх юм бол одоо бид нар ямар төрлийн одоо фигурацийг ашиглаад дунд нь пауз байгаа мó эсвэл тэр фигурац нь зүүн гарын одоо арпежо эсвэл аккордны фонон дээр баруун гарт явж байгаа мó гэдгийг энийг ойлгохын тулд хэлж байгаа. Тэгэхээр гурван төрлийн одоо энэ одоо хөгжмийн зохиомжийн элементийг одоо энэ одоо гонигт шууд мөн шөнийн ирвэхэ альборадо гэдэг энэ бүтээлүүдэд харж болно гэсэн үг. За вокал буюу одоо дууны урлагт одоо хэрэглэгддэг монологийн одоо арга гэж байна. Монолог гэдэг бол хүн өөрөө ганцаараа сэтгэл бодлоо одоо ярьж үүнийгээ одоо илэрхийлж байгаа гэсэн утгыг хэлж байгаа. За монолог бол одоо хонхны хөндий гэдэг нэртэй энэ зохиол дээр нь маш их сайн илэрдэг гэж хөгжмийн судлаачид хэлсэн байна. Одоо жишээлбэл хонхны олон хонх нэг хонх дуураад дараагийн хонх дуураад хооронд нь ийм долгион авиа ээлжилж байгаа. Тэгээд заримдаа их сэрэг дуурж байгаа, заримдаа маш их нягт дуурж байгаа. Энэ зүйлүүдийг одоо энэ хонхны хөндий гэдэг энэ одоо бүтээлдээ Равел оруулахыг тун хичээсэн гэдгийгсэн. Хэдийгээр Равел толинууд буюу одоо mirrors гэдэг бүтээлээ одоо ингээд цуглуулга цикл гэж нэрлсэн боловч өнөөдөр бол одоо яг тайзнаа гол төлөв эдгээр бүтээлүүд дандаа нэг нэгээрээ одоо ингэж бие тааж тоглогддог. Харин түрүүн багш нь анханд нь хэлжсэн альборадо бол төгөлдөр хуурчаас маш их юм одоо өндөр төвчээр тайзны тийм ээ. Тэгээд дээрэс нь техникийн маш их бэлтгэл шаардлагадаг учраас одоо ихэнх одоо өөрийгөө хөндлөдөг төгөлдөр хуурчид энэ альборадо гэдэг бүтээлийг өөрийнхөө урын санд оруулахыг тун их хичээдэг. За 1906-аас 1800 онууд бол шинэ жанрын үе гэж одоо Равелийн уран бүтээлийг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хөгжмийн зохиолчийн хувьд тэрээр одоо зохиомжийнхоо одоо уран бүтээлийнхээ хүрээг тэлж байгаа ийм үе гэж нэрлэж болно. За тэрээр энэ үед бол Испанский рапсоди гэж том одоо симфони бүтээлээ тойруулсан. Мөн одоо төгөлдөр хуурийнхаа шөнийн Гаспар гэдгийг бүтсэн. Тэгээд балет бичгийг одоо оролцсон. Энэ бол Daphnis and Chloe буюу Daphnis ба Chloe гэдэг нэртэй ийм балет байсан байна. Энэ балетын хамгийн алдартай хэсэг нь бол вальс гэдэг. Энэ вальс нь бол одоо үнэхээр бараг тоглохын аргагүй хэцүү юм. Төгөлдөр хуурын вальс болж дараад нь Равел бичсэн. За уран бүтээлийн сэдвийн хувьд мөн одоо сэдвээ хэрхэн сонгох надад ямар гоо зүйн эстетикийн хувьд тийм ээ Равел хөгжмийн зохиолчийн хувьд надад ямар зарчим байгаа вэ гэдгийг одоо бодож Ренуарын одоо текстээр бичсэн байгалийн түүхүүд гэдэг нэртэй ийм одоо бүтээлээ
одоо бичиж эхэлсэн. Манер Равел маш олон ийм яруу найрагч найз нөхдөөтэй байсан учраас нэгдүгээр, хоёрдугаар түүний төрсөн хэл нь Франц хэл учраас Франц хэл нь бусад хэлнээс декламацийн хувьд, уран хэллэгийн хувьд, дуудлагын хувьд их юм ялгаатай онцлог хэл. Тийм учраас уран зохиол, гоо зүй энэ хоёр дээр хөгжмийн дуурсэл гармон. Нэгэнт би импрессионист хөгжмийн зохиолч учраас Францыг төлөөлж байгаа миний хөгжим. Ийм учраас Францын бидний ярьдаг хэлний энэ онцлог декламац буюу одоо мэдэгдэл тийм ээ хэлний энэ бол миний уран бүтээлд их юм тод онцгой байр суурь эзлэх ёстой гэж үзсэн үндсэн дээр одоо өөрийнхөө бүтээлүүдийг Франц хэлнийхээ аялгатай холбож эхэлсэн гэж одоо үздэг. Ер нь бол 5 оноос хойш буюу 1905 оноос хойш 8 он, 9 он хүртэл бол Равел төгөлдөр хорийн бүтээл баг бичээгүй гэж хэлж болно. Ягаад гэвэл түүний одоо тухайн үед бичижсэн симфони бүтээлүүд, дууны жанрт бичих гэж оролдлого хийжсэн бүтээлүүд нь хамаг одоо гол цагийг авч ирсэн юм шиг байна. Алдартай Шөнийн Гаспар гэж энэ төгөлдөр хорийн 3 ийм одоо найраглал байдаг. Энэ бүтээлүүдээ 1908 онд одоо эхлээд энэ нь бол 20 дугаар зууны ихэнх үеийн төгөлдөр хорийн бүтээлүүд дотроос бүр дэлхийн шүү. Бүр хамгийн одоо бүх одоо төгөлдөр хорийн бүтээлүүд дотроос хамгийн одоо виртуоз бүтээлээ гэж ингэснээрээ 20 дугаар зууны ихэнх үеийн төгөлдөр хорийн одоо урлагийн оргил болсон Шөнийн Гаспар гэдэг. Гаспар Деланотте гэж анхных нь одоо оригинал нэр нь байдیں۔ За түрүүн дээр багш нь дурдсан Дафни син Хлоя бол одоо түүний алдартай балет бүтээл. Энэ бол 1912 онд бүжээгдсэн. За балет гэд ярихлаар нэг онцлог зүйл байгаа. Орос гаралтай Сергей Дягилев гэж одоо алдартай импрессарио буюу одоо ийм хөгжмийн нэрт зүтгэлтэн хүн байсан. Тэр хүн бол гол төлөв одоо балетын урлагийг ялангуяа Оросын алдартай балетын урлагийг одоо Францад, Европод одоо түгээх ийм амьдралын гол зорилготой ийм хүн байсан. За тэгээд энэ Дафни син Хлоя гэдэг балетыг Равел Дягилевийн захиалгаар одоо бичсэн. Тэгээ мөн одоо Фокен гэж нэртэй Орос гаралтай алдартай одоо балетмейстер буюу одоо хореографер тийм ээ балетын бүжиг дэглэдэг энэ хүн байсан. Энэ хүн бол за одоохон хүлээж байгаа. За энэ хүн бол одоо ийм зөвхөн одоо Равелийн биш Оросын алдартай балетуудын одоо уран бүтээлийг одоо дэлхийн тайзнаа Европын тайзнаа гаргахад маш их юм өндөр нөлөө үзүүлсэн юм хүн байсан. За балетын хамгийн онцлог шинж нь бол энэ Дягилевтай мөн одоо Фокентай ингээ хамтарч ажиллаж явах тэр түүхэн одоо үед одоо тэр момент гэсэн үг тийм одоо 1912 13 оны үедэд Равелийн хувьд яг бүрэлдэн тогтсон гэж судлаачид бичсэн байна. Өөрөөр хэлбэл балет гэж яг юу юм? Хөгжмийн зохиолч балетын хөгжмийг хэрхэн бичих ёстой юм? Оросын, Францын балетын дэг сургалт нь хэрхэн хоорондоо холбогдож, тайзнаа эдгээр нь хэрхэн бүрэлдэж тогтох ёстой вэ гэдгийг одоо Равел энэ одоо өөрийнхөө балетанд харуулсан гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл Оросын урлагийн зүтгэлтнүүдтэй хамтарч ажилласан нь Равелийг хөгжмийн зохиолчийн хувьд бас нэгэн одоо ийм шин жанрт өөрийнхөө хүчийг сорих, өөрийнхөө авиасыг гаргах, харуулах ийм боломжийг нээсэн гэсэн үг.
Ер нь Оросын хөгжмийг Равел их шүтэн биширдэг байсан гэж үздэг. Тэгээд Францад ирсэн одоо Оросын хөгжимчид болон одоо Оросын тоглоочдын одоо тоглолтууд, уулзалтууд түүний хувьд бол амьдралын юм сайхан одоо баяр баясгалан гэж одоо үздэг. Энийний одоо нэг юм их сурвалжаас харахад нэг баталгаа нь бол 1910 онд Равел Утра России буюу одоо Российн Орос орны өглөө хэмээх одоо нэртэй сонины сурвалжлагчид нь ярьсан байгаа. За тэр юу гэж хэлсэн бэ гэхлээр Парис тэр чигээрээ сүүлийн үед Оросын хөгжмийг маш их сонирхолтой болжээ. Оросын балет надад маш их одоо хүчтэй сэтгэл төрүүлж байгаа учраас би өөрийн одоо Дафнисин гэдэг энэ нэртэй энэ балетыг одоо бичсэн. Миний мөрөөдөл бол Дафнисин Флой гэдэг энэ миний балет бүжгэн жүжиг нь одоо Орос орны театрын тайзнаа тоглогдосоо гэж би одоо мөрөөддгөө гэж хэлсэн байна. За зарим хөгжмийн судлаачид бол энэ Дафнисин Флой гэдэг балетын хөгжмийг бүжгийн симфони гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бүжигтэй тэгсэн мөртлөө энэ бол тэр чигээрээ симфони юм аа. За маш олон ийм танаалнсчудаар одоо шилжиж явдгаараа энэ балетын хөгжим нэгдүгээр онцлогтой. Ийм учраас зарим судлаачид энэ хөгжмийг хөгжмийн дэвсгэр хөгүүдийн өнгөний цуглуулга гэж бас одоо нэрлэдэг гинэ. Тэгээд 20 дугаар зууны одоо хөгжмийн театр, өөрөөр хэлбэл балетын урлагт Равелийн одоо бүтээсэн энэ зүйл нь Стравинский, Унгарын нөгөө алдартай Барток, Испаний алдартай Дефалия гэдэг энэ хөгжмийн зохиолчдын цааш-цаашдын тайзны бүтээх энэ одоо уран бүтээлд одоо их өндрөөр одоо нөлөөлсөн гэж үздэг байна. Тэгээд түрүүн одоо дурдсанчлан энэ балет Ночной Гаспар буюу одоо шөнийн Гаспар тий Mirrors буюу талнууд, Жиду буюу одоо усны дүрслэл. Эдгээр бүтээлүүдийг нэгэнд туурваад одоо 1914-15 он гэхэд одоо нэгэнд туурвцсан байсан учраас Равел бол Франц, Европод одоо нэрэн төгсөн одоо хүлээн зөвшөөрөгдсөн ийм одоо алдартай хөгжмийн зохиолч болсон байсан гэж хэлж болно. 1914 он зохиолчид Равелийг хөгжмийн зохиолчийн хувьд сонирхож анхны одоо монографи буюу яг түүний амьдралын уран бүтээлийн тухай ном бичсэн байна. Энэ номыг бол Ролан Мануэль гэж бүтээлч одоо бичээд тэгээд номон дотроо энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр Францын газар дээр цэцэглэн хөгжсөн хамгийн сэтгэл татам суутан төржээ. Энэ бол Морис Равел юм аа. Та бүхэн Морис Равелийн хөгжмийг сонсоод түүний дуу хоолойг нь мэдрээрэй гэж бичсэн байна. За ингээд дайнд игдсэн. Түүхийн хувьд багш нөгөө лекцийн хамгийн өмнө хэлжсэн шүү дээ, тийм ээ. Дайны эхний өдрүүд бол Равелийн одоо өөрөөр хэлсэн байгаа. Би яг галзуу. Миний бие яг ингээд байнгын юм өндөр халуунтай явж байгаа юм шиг би мэдэрч байна гэж. Тийм учраас дайн болж байгаа учраас би амжиж хөгжмөө одоо бичиж одоо амжих шаардлагатай. Би галзуу мэд би ажиллаж байна гэж одоо тухайн ясаа хэлсэн байсан. За албан ёсоор цэргийн албанаас чөлөөлөгдсөн байсан учраас Равел ямар нэгэн байдлаар аримтай холбоотой би байх ёстой гэж өөрийгөө үзсэн. Хэдийгээр одоо биений хувьд дайны одоо цэрэг болох тийм ээ одоо комисс гэж байдаг цэргийн комисс тийм ээ түүнээс түнд одоо цэрэгт явж болохгүй гэж танд татгалзсан хариу өгж байна гэсэн боловч одоо тэр нисгэгч болохоор одоо ийм бүртгүүлэхийг тун их хүссэн. Тэгээд энэ түүний хүсэл бол одоо хөгжмийн судлаач найз нөхдийнх нь хэлж байгаагаар бол Морис Равел хувь хүний хувьд, эр хүний хувьд маш их ийм зоригтой ийм хүн байсан гэдгийг
илэрхийлж байгаа юм гинэ. Яагаад нисэгч байсан бэ гэхээр нисэх онгоцны хөгжил тийм ээ шинжлэх ухааны хувьд нисэх онгоцны одоо энэ технологи механик энэ хөгжил бол анхан шатндаа явж байсан. Тийм учраас Равел энэ одоо шинэ одоо зүйл рүү бас тэмүүлж байсан гэж үзчихсэн байна. Тэгээд сайн дурын одоо үндсэн дээр RMD хэлсэд 1915-аас 17 онд бол манай фронтын одоо аюулгүй хэсгүүд гэж байдаг шүү дээ. Одоо гал тогоо одоо бэлтгэл хэсгүүд тийм ээ. Тийм хавьд нь бол үүрэг гүйцэтгэж байсан гэж хэлж байгаа. За ер нь бол Равелийг яагаад одоо RMD эсвэлгээгүй вэ гэхээр тэрээр одоо мэдрэлийн туйлдалт гэдэг ийм одоо тэгээд хөл одоо дарах гэдэг ийм хоёр төрлийн одоо өвчнөд байсан учраас Равелийг одоо RMD эсвэлгээгүй тэгээд түүнийг одоо арт талд байсан гэсэн. Мэдээж хэрэг одоо RMD эсхийн тулд хөөцөлдөж явах дараа нь одоо жишээлбэл цэргийн албан одоо цэргийн албанд ингээд арт талд ажиллахад баг хөгжим бичих ямар ч юм боломжгүй байсан учраас одоо аль болох хөгжмийн зэмсэггүйгээр өөрийнхөө уран бүтээлүүдийг жижиг норгууд дээр ингэж одоо бэлдэж тэгээд ингээд одоо хадгалдаг байсан гэж байна. Тэгээд 1916 онд өөрийнхөө нэг дурсгал өдрийн тэмдэглэл дээр тэрээр ингэж бичсэн байна. Би бол одоо их урам зоригоор дүүрэн байгаа. Тэгээд одоо хэрвээ дайн дуусаад инхийн гэрээ байгуулагдах юм бол одоо би хөгжмөө бичмээр байна. Тэгэхгүй бол би одоо үннийг хэлэхэд одоо бүр тесрэхэд бэлэн байна гэж бичсэн байсан. За Францын одоо төгөлдөр хуурыг одоо яг одоо Равелийн хөгжмүүдээр төлөөлөх юм бол одоо Куперени дурсгалд одоо Магио Куперени гэж одоо та нар мэдэн штэ ингээд Европынхаа уламжлалаар ингээд нас орсон хүмүүстэй тэд нар ингээд ийм чулуун хөшөө босгодог штэ тийм ээ. Тэгээд Куперени дурсгалд гэсэн нэртэй ийм бүтээл 1917 онд бүтээсэн. Тэгээд 20 онд ер нь энэ бүтээл одоо анх хэвлэгдэж явсан гэж ярьдаг. Тэгээд Куперени дурсгалд гэдэг энэ бүтээл нь бол одоо түрүүн биднээс ярьсан төгөлдөр хуурын одоо жидүү буюу одоо усны дүрслэл тийм ээ. Одоо Гаспар Деланотто буюу одоо Гаспарын шүн толинууд mirrors гэдэг энэ бүтээлүүдийн араас орох одоо Равелийн бас нэлээд одоо хамгийн ийм алдартай бүтээл гэсэн үг. За анх энэ бүтээлийнхээ санааг дайны талбарт одоо арт талд ажиллаж байхдаа норг болгон авч явж ирсэн боловч яг 20 он гэхэд бол яг тэр дайн, дажин, тэмцэл, хагцал энэ бүх зүйлүүдээ одоо яг энэ Куперени дурсгалд Магио Куперени гэдэг энэ бүтээлдээ илэрхийлсэн гэж ингэж үздэг. Ер нь бол дайны жилүүд ялангуяа 18, 19 онууд бол Равелийн амьдралын хувьд маш их юм хүнд хэцүү жилүүд байсан. Одоо мэдрэл одоо нерв гэж ярьдаг тийм ээ. Хувьд одоо асар их одоо ачаалалтай ажиллаж байсан учраас одоо сэтгэл зүйн болон одоо ийм депрессийн үе сэтгэл зүйн одоо маш их дарамтанд амьдарч байсан. Зарим нэг намтар судлаачид бол дайны үед ялангуяа 20 жилийн дараа одоо тархины үргэлжлэл одоо түүний амьдралын залуу сайхан наснд нь одоо түүний биед илэрсэн учраас одоо биеэ эмчлүүлэхгүй их удаа явсан учраас Равелээс гарах тэр уран бүтээлийн одоо оргил сайхан шинэ бүтээлүүдийг бол одоо бүтээл чадахгүй байх ийм байдалд оруулсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл их хүнд өвдсөн гэсэн үг. За Равелийг хамгийн хүнд өвдсөн байхад нь дэрэгдэн байж түүнд тусалж исэн хүмүүсийн нэг нь бол түрүүн дээр дурдсан Оросын одоо бүжгийн импресариуд Жаглер гэдэг түүний найз нь. За тэгээд Швейцарт одоо Равелийг аваачаад эмчлүүлээд тэгээд өөрийнхөө найз нөхдийн дунд бас одоо юм эмчилгээ хийлгэж ингэж
амьдарч байсан байна. Ерөнхийдөө бол өөрөө маш их одоо ийм өдрийн тэмдэглэл бичдэг. Өдөр тутмынхаа амьдралыг өөрөөр хэлбэл сууд хөгжмийн зохиолч, уран бүтээлч хүн учраас амьдралаас өөрт нь одоо олгогдсон, төрсөн тэр одоо сонирхолтой сэтгэлдлүүдийг бол дандаа Равель тэмдэглэдэг байсан. Тэгээд 1928 онд тэр ингэж нэг бичсэн. Вена бол вальсын хот. Гэхдээ Штраус, Йохан Штраус, бас Рихард Штраус энэ хоёр одоо алдартай вальсын одоо хөгжмийн зохиолчдын дурсгалд зориулж би одоо өөрийн вальсыг бүтээхийг хүслээ гэж. Тэгээд энэ миний вальс нь Франц хэллэгээр өөрөлдөл түрүүн декламацийн тухай бид нар ярьсан шүү дээ. Франц хэлээр дуурж байгаа вальс мэт дуурах ёстой гэж. Эндээс юу бид нар бас яг бодож болох вэ гэхээр Йохан Штраус, Рихард Штраусын одоо вальсууд бол Венагийн ордон тийм ээ одоо романтик маягийн химнэлтэй ийм бүжгэн одоо бүтээлүүд болон алдарч байсан бол Равелийн вальс бол маш олон төрлийн ритмтай хэдийгээр бүжгийн ийм одоо мод буюу одоо бүжгийн хиллэг дээр үндэслэгдсэн боловч хөгжмийн гармон, фактур, дууралтын хувьд бол Рихард Штраусын одоо Йохан Штраусын вальсуудаас илүү онцлог одоо Францаар дуурж байна гэж одоо өөрөө хөгжмийн зохиолч маань хэлж байгаа. Та нар энэ төгөлдөр хуурт симфони найрал бүтээлд одоо маш их тоглогддог энэ вальс гэдэг бүтээлийг бол заавал сонсох хэрэгтэй. Багш нэг ийм хамгийн өөрийнхөө дуртай нэг ийм төгөлдөр хуурчийн тоглосноор одоо YouTube ч юм уу те нэг тийм бичлэг болоод би тусад нь та нартай ингээд явуулъя гэж бодож байна. За Равель төгөлдөр хуурч гэдээ бид нар нэг талаасаа бодож болно тийм ээ. Нөгөө талаасаа бид нар заавал нэг юм бодох ёстой Равелийн тухай. Тэр юу вэ гэхээр Равель симфонист буюу Равель симфони бүтээлийг хэрхэн бүтээдэг хүн байсан бэ? Хөгжмийн зохиолч байсан бэ гэсэн бодлого. Тэгээд Равель симфони гэд ингээд хэлэх юм бол дэлхийн ямар ч удирдаач, ямар ч симфони найрал хөгжмийн хөгжимчин хамгийн түрүүнд ямар үгийг хэлнэ гэж баг бид нар ч гэсэн болеро гэж хэлнэ. За 1928 онд анх удаага Парисын Гранд Опера гэдэг одоо театрын тайзнаа энэ одоо алдарт болеро гэж энэ симфони бүтээл нь ихшгэлсэн. За яагаад болерог бичих болсон бэ гэхээр тухайн үед одоо маш их алдарч байсан Ида Рубинштейн гэж одоо балетын бүжигчин эмэгтэй байсан. Тэгээд Рубинштейний энэ эмэгтэй одоо Равельд балетын хөгжим захиалсан. Тэгээд одоо Испани бас Альбанис гэж хөгжмийн зохиолчийн Иберия гэж одоо төгөлдөр хуурын цуврал бүтээл байдаг. Тэгээ энэ бүтээлтэй адилхан бүтээл баймаар байна гэж. Ингээд одоо энэ болеро гэдэг одоо ийм Испанийн одоо ардын хөгжмийн уламжлалын химнэлийг шингээсэн энэ бүтээл одоо төрсөн гэж хэлж болно дээ. Тэгээд хэдийгээр анханд нь болеро гэдэг хөгжим маань балетын одоо хөгжим мэтээр захиалагдаж бичигдсэн боловч өнөөдөр бол яг симфони бие даасан симфони бүтээлийн хувьд тайцны бүтээл болж хөгжсөн. Тийм. Тэгээд ер нь бол өнөөдрийн дэлхийн хамгийн том тайзууд дээр бол болеро гэдэг бүтээл байнга гიშгэлдэг. Тэгээд энийг тайзыг булан эзэлсэн бүтээл гэж ингэж нэрлэж байгаа. 1835 онд Равель хойд Африкийн орнуудаар ийм аялал хийсэн. Тэгээд энэ бол зүгээр яг жижигхэн сонирхолтой түүхэлтэй. Тэгээд нэг Марок хүн зүгээр жирийн нэгэн хүн одоо Равелийн болерог ингээд шүглдэжсэн байна.
Тэгээд тэрийг ингээд Болеро Равел сонсоод үгүй энэ ч одоо миний бүтээл бүр одоо хойд Африкт хүртэл ингэж одоо аялгуун ирсэн байна гэд. Тэгээд тэр хүнтэй яриад суусан байна л да. Та энэ хөгжмийг яаж мэдсэн? Та энэ хөгжмийг хаанаас сонссон гэсэн мэдэхгүй. Энэ зүгээр л би аян сонссон. Энэ хүн болгон энэ хөгжмийг аялдаг гэж хэлсэн. Тэгэхээр энэ хөгжмийг хэн гэдэг хаанхын ямар хөгжмийн зохиолч бичсэн нь мэдэгдэхгүй. Гэхдээ энэ бол одоо ардын одоо хөгжим болтлоо одоо ингэж одоо ардын хөгжим болтлоо ингэж одоо алдарсан ийм хөгжим бүтээл болсон гэсэн үг шүү. За хэдүүлээд хитгэн минут завсарлаа тэгээ багш дараа нь ирээд ирээ.